Яа, сайн байцгаана уу. Тэгэхээр та бүхэн маань санаж байгаа бол би өмнөх бичлэгэн дээр нэг төмрийг нугартал зогтдог нэг кунфугийн мастерын шавь бас өөрөө бас кунфугийн мастер болсон залуу Казахстан руу очоод алгадalцдаг слап гэдэг нэг алгадalцдаг ширээний хоёр зогсож байгаа бие биенийг алгадalцдаг тийм тэмцээд ороод тэгээд ер нь бол ялагдсан. Тэгээд хятад талд ингээд хүмүүс хэд хэд хуваагдаад ингээд хятад кунфу нь ер нь бол хэрэггүй юм байна. Ингээд зарим нь болохоор хятад кунфугээ дэмжээл төрөл бүрээр л ярьж исэн. Тэгээд тэр бичлэгийг одоо та бүхэндээ нэг эргүүлээд нэг харуулчих. Яадаг ч гэсэн ер нь нэлээ эвгүй юм болсон. Тэгээд зя тэгэхээр энэ одоо цохиулж байгаа, алгадуулж байгаа хүн нь болохоор одоо хятад кунфугийн мастер байгаа. Цэнхэр өнгөтэй одоо цэнхэр өнгийн хослол өмссөн залуу нь болохоор Казахстан залуу байгаа юм. Тэгээд эндээс болохоор харж болох юмнууд нь болохоор одоо энэ цэнхэр хувцастай юу одоо хослолтой залуу нь болохоор боксийн тамирчин. Боксийн тамирчин болохоор одоо ингээд одоо таазны эргэлтч гэдэг юм уу те зөндөө олон юм маань ер нь бол шал өөр төвшөнд байгааг та бүхэн харж болж байна. Тэгээд ер нь бол нүүр ам нь хөхрөөд нилээн эвгүй болоод энэ Казахстан залууч гэсэн нилээ цохиулсан. Гэхдээ та бүхэн харах юм бол анзаарах юм бол нүүрэнд нь нэг тийм гэмтэл ерөөсө уучраагүй. За тэгээд тэмцээн нэг иймэрхүү болсон байгаа. Тэгээд тэмцээн дууссаны дараа болохоор хятад тал бас нилээд хуваагдаад хоорондоо бие биентэйгээ муудалцаал одоо кунфугээс болоод ер нь хэд хэд хуваагдаал тэгээд сайт болгоноор энийг ярьсан. Тэгсэн чинь яг энэ үеэр болохоор Казахстан залуу яасан юм байгаа. Ер нь бол хятад талаас ингээд тайлбарлаж байгаа нь болохоор мөнгө олох зорилгоор одоо ингээд хятад ирж байна гэд. Хятад ер нь бол цахим сошиалууд ер нь бол одоо маш өндөр хөгжсөн. Тэгээд тэрүүгээрээ маш их хэмжээний мөнгө олж болдог болсон. Тэгэнгүүт одоо яг одоо казак хүмүүс чинь бас Монголд ч байдаг, хятад ч бас байдаг. Тэгэнгүүт одоо хятад байдаг казак хүмүүс болохоор ингээд энэ одоо энэ залууг болохоор Казахстаны дээр залууг болохоор Амантаев гэдэг байгаа байхгүй. Хятадаар болохоор Амантаев гэдэг байгаа байхгүй. Би яг орц юугаар казакаар яг юу гэж дууддаг юм бол одоогоор сайн мэдэхгүй байна. Яг гэжсэн Амантаев гэдэг байгаа. Тэр залуу нь болохоор хятад байсан Казахстан ингээд хүмүүс холбогдоод чи манай хятад хүрээд ирээ чи бол нэлээд алдартай болчлоо гэд яалтчгүй энэ саяны алгадalцдаг слапнаас болоод за Монголд бол мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ хятад болохоор яалтчгүй энэ одоо алгадalцал орсон энэ одоо кунфугийн мастер нь ер нь бол айгүй том инфлюенсер болсон байсан. Ер нь хүн болгоо ингээл очдог. Тэгэл бүр хятадын UFC-гээ авраг Жан Вэйли гээд очиж исэн хамт бэлтгэл хийж исэн. Тэгээд бас одоо та бүхний мэддэг UFC-гийн захирал Дана Вайт ирээд энэ дээр бас ирж хамт одоо бэлтгэл хийж явахыг бас харж исэн. Төмөр нугартал цогхыг бас харж исэн. Тэгэхээр ер нь бол хятадтай бол нэлээд алдартай хүн байсан. Тэгээд Казахстанд очиод алгадalцдаг энэ слап гэх тэмцээнд ороод ялагдсныхан дараа нь одоо энэ казак залуу ер нь бол нэлээд алдартай болчихж байгаа хятад. Тэгээд хятадаас бас нэлээд их хүмүүс бид нар одоо энэ өшөөг нь авнаа. Энэ хятад кунфугийн мастрынхаа өшөөг авна. Надтай ирээд үзчих чаддгийн бол хятад үрээд ирээрээ. Би үзье. Ингээл бөө юм болсон. Хүмүүс ер нь үзье юу аа гээл. Гэтэ ер нь аль ч оронд адилхан л да. Тэгээд тийм хүмүүс байдаг те. Одоо дэмжигчт нь одоо ингээл таалагдаагүй ч юм уу те. Тэгээд тэрний дараа энэ одоо хятад байсан казак залуучууд энүүгээр ер нь мөнгө олж болох юм байна гэж бодгоотаа одоо тэр Казахстанд байсан залууг авчираад хятад авчираад өнгөтэй. За би хүрээд ирлээ. Би хятад хүрээд ирлээ. Хин наацтай үзье гэдэлээ гэж шууд гараад ирсэн. Тэгээд гарч ирэнгүүт нэг хоёр залуу ер нь бол нилээн ингээл хятад талаас ч гэсэн нөгөө нэг атлал ингээд нөгөө нэг юу очиод энэтэй зодолтоочтэй одоо нөгөө Шинжаанд очсон байна гэж штэ. Очиод зодолчих гээл нилээн юм болсон. Тэгээд яадаг ч гэсэн нэг нь болохоор очсон байлээ. Шинжаан руу өөрөө нисээд очсон байлаа. Тэгэхээр юу болсныг бүгдээрээ энэ бичлэгэн дээрээс нь харъя. Тэгэхээр би ингээд өглөөнөөс хойш чамайг хүлээж гинэ. Чи ингээд хит хонжиж болох юм бэ? Ингээд хурдан хүрээд ирээчээ. Ишвай гэдэг нэр нь аахгүй. Дөнгөт энэ хятад энэ Ишвай гэдэг энэ залуу нь болохоор би хүрээд ирсэн. Айгаад ээлгүй одоо хоёлоо шууд үзчихье гэд. Дөнгөт энэ хоёроо одоо муудалцаад байгаа юм нь болохоор энэ хоёр дээр болохоор ингээд энэ Ишвай гэх хятад залуу нь болохоор энэ Амантаев гэдэг байгаа энэ казак залуугийн зургийг нь уурсан юм байлээ. Зургийг нь уурчихсан. Тэгэнгүүт энэ нь болохоор ингээд таалагдаагүй. За тэгэнгүүт энэ 3 дахь залуу бас гараад ирж байгаа. Энэ 3 дахь залуу нь болохоор би чамтай ингээд тэрний өмнөх залуу нь болохоор хоёлоо ингээд нөгөө нэг юугаар боксоор үзье гэж яриад байгаа байхгүй. Одоо нөгөө нэг тэр өмнөх арай намхан тэр Ишвай гэдэг залуу нь болохоор MMA тамирчин юм байлээ. Гэхдээ бокс зуртай. Тэгээ хоёлоо боксоор үзье.
Чи бас одоо бокс ч байж байгаа одоо слап руу орсон. Би болохоор бокс ч байж байгаа одоо MMA руу орсон. Хоёул одоо ер нь л бокс суртай юм чи хоёул боксоор үзчихье гэсэн чинь энэ одоо ингээд нэг жоохон нилээн бак гар байгаа. Энэ гар болохоор юу яа? Хоёул слап яг чиний одоо үзээд байгаа энүүгээр чи үзчихье. Би бол ингээд чамайг ялан мална гэл ингээд нилээн юм ярьсан. Дөнгөт тэрнээс хойш ер нь бол ингээд гарч ирэхгүй байгааг шалтгаан нь өөрөө тайлбарлахдаа болохоор надаас 140 мянган йон өгчөөд тэгээ зодолдоо 140 мянган йон өгчих юм бол би чамдаа слап үзье гэж ярьсан гэж одоо ингээд тайлбар өгсөн. Дөнгөт одоо нөгөө талаас Амтав гэдэг казак залуу нь болохоор үгүй би мөнгө ерөөсөө нэхээгүй гэд. Дөнгөт энэ болохоор одоо нилээн энэ бах гар нь болохоор юу яа надаас мөнгө нэхэдсэн болохоор би надад 140 мянга бол байхгүй. Тэгээ би яг ир хүн шиг хоёлоо үтсчий гэсэн чинь надаас одоо мөнгө нэхэд байгаа болохоор тэгээ надад тийм мөнгө байхгүй. Тэгээ би угаасаа байхгүй болохоор ингээд одоо аргагүй ирэхэнд одоо инглээ. Тэгээд одоо уул нь бол үзхийг хүсэж чинь. Гэхдээ би дахиж юу аахгүй. Энэ болохоор одоо зүгээр л ингээд мөнгө хийхийн тулд одоо тий Джек Паул гээ сая юун дээр бас Майк Тайсонтай үзсэн тий. Дөнгөдөө тэрнийхээ дараа Энтони Жошуатай үзэж байна. Тэгээд бас нилээ их мөнгө тэр чин хэдэн үе зодтолтонгуудаа 5 үе зодтолдог лөө. Дөнгөдөө 92 сая доллар олчихсан байсан. Тэгээд тэрнтэй адилхан ер нь бол мөнгөний дулаан хийх гээд байна гэд би тэгэхээр энд бол ингээд юу аахгүй оролцохгүй гэж өөрөө бол хэлсэн. Тэгээд яадаг ч гэсэн энэ одоо энэ Амантаев гэж залуу нь болохоор би ирсэн байгаа шүү. Хятад ирсэн байгаа шүү. Надтай ирээд үзчихээ. Хүрээ дээр би чамайг хүлээгээл байгаа шүү. Айгаагүй бол хүрээ дээр гээл. Одоо тэгэл би чамайг зөндөө болно. Гэхдээ энэ ер нь бол энэ Амантаев гэдэг энэ казак залуу нь болохоор ер нь бас жоохон айстангийн хувьд ч юм уу жоохон тайван нэг тэгж амар хүм мөн рүү ингээл хараагаал ингээл жоохон тийм хит тийм саксуу байдаг шүү дээ. Тийм саксуу бол залуу бол биш санагдсан. Бичлэгнүүдийн үзэхэд бол тайван зүгээр хоёлоо үзчихээ. Хүрээ дээрээ үзчихээ гэл. Дөнгөд одоо хятад даяар болохоор бас нилээ юм болоод байгаа нь болохоор одоо энэ кунфугийн би хэлсэн кунфугийн мастрын том мастрын одоо нэг том шавь нь яч тулалцсан те. Дөнгөд ингээ хятад талаас юу одоо танаа шавь зодуулчлаа штэ. Чи өөрөө очиж үзээч те гэл. Кунфугийн мастрыг ингээд юу ангууд мастер нь болохоор ингээд ер нь бол очихгүй байгаад байгаа. Ямар ч хариу үйлдэл байхгүй байгаад байгаа. Тэгэхээр ингээд хүмүүс жоохон тэрэнд нь жоохон дургуутсаж байгаа ингээд чи амар том кунфугийн мастер төмрийг нугарт цогтөг гэж танаа шавийг зодсон байх чинь чи очиод шавийнхаа ингээд өшөөг авах хэрэгтэй өстэй гэл. Дөнгөт ингээд хариу үйлдэл байхгүй байгаад байгаа болохоор ингээд жоохон хүмүүс тэр нь болохоор таалагдахгүй байгаа кунфугийн мастерын үйлдэл нь ер нь бол энэ бас нэр түрүүний нөгөө бак залуу байгаадсан тэр нь юу юм шиг байгаа юм. Өвөр Монгол байх. Өвөр Монгол юм шиг байгаа. Дархан гэж нэртэй байгаад лээ. Дархан гэдэг нэртэй болохоор яадаг ч гэсэн өвөр Монгол хүн байх. Тэгээд яг ингээд энэ хаанаас бичсэн гарч ирдэг байхгүй. Одоо ингээд энэ комментнууд нь аль одоо мужаас бичиж гин энэ гэдэг. Дөнгөтөр дархны энэ төр одоо бичиж байгаа юмнууд нь дандаа одоо өвөр Монголоос байгаадсан. Тэгээд энд болохоор одоо ингээд бас гарч байгаа нь болохоор юу чи ингээд яагаад одоо ингээд муудалцаад байгаа байхгүй хоёр эхлээд энэ хоёр энэ Ишвай гэх хятад залуу болохоор одоо энэ казак залуутай ингээд ярилцахтаа болохоор юугаар видео коллоор ингээд хоорондоо ярилцаж байгаа байхгүй. Дөнгөд ингээд видео колл ч биш лайваар ярилцаж байгаа. Лайваар ярилцсангууд ингээд чи яагаад ингээд хүн ингээд доромжилж шүү. Ингээд зургийг маань яагаад урчваа. Чи чаддгийм бол нэрээ ингээд тэр чи надад таалагдаагүй. Үнэхээр хүндлэлгүй байлаа. No respect. Тэгээд чи тим амар юм бол надтай хурч ирээд үзчих гэдэг Ишвайг хэлсэн чинь Ишвай нь болохоор үгүй би бол чамаас бол ерөөс айгаагүй шүү. Би бол үзнэ. Зүгээр одоо ингээд тийшээгээ явахаар Шинжаан руу явахаар ингээд онгоцны билет нь жоохон үнэтэй байгаад байгаа. Тэгвэл юу одоо энэ лайв дотор хэрвээ 6,000-аас 8,000 хүн ороод ирэх юм бол би шууд билет аваад маргааш очлоо чам дээр гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд ингээд ер нь бол энэ хүмүүс ингэхвэл би одоо 6,000 хүн үзвэл 10,000 хүн 8,000 хүн үзвэл ингээд би очлоо гэдэг байгаа нь тэгээ бас амар сандарч яриад байгаа. Та бүхэн харах юм бол ингээд гараа чиччихэл ингээд ингэж яриад байгаа нь ер нь бол ингээд энэ жоох айгаад байна уу да гэсэн маягтай. Тэгээд ингээд тэрийг нь сонсонгуудаа энэ казак залуу бас инээгээд хэлээ ингээд жоохон ер нь их сандраад байна шүү гэл. Энэ хятад залуу нь ярихтаа айгу хурдан яриад тэгснэ ингээд гараа ингээд айгу сүртэй ингээд савчаал ингэж яриад тэгснэ 6,000 хүн орж ирэхгүй бол баг билет авахгүй гэж яриад байгаа нь болохоор ингээд ер нь бол энэ тэрийг нь сонсчингуудаа энэ казак залуу инээгээ шоолол байгаа байхгүй.
Тэгээ яадаг ч гэсэн нилээ юм болж жагаад тэгтээ яадаг ч гэсэн энэ дээр ингээ харагдаж байгаа юм. Ингээд лайв хийгээс сууж яхад нь одоо энэ Шинжаанд байгаа энэ казак залууг хүмүүс байж байгаа л хурцрэл зураг даруулж болох уу? Таны фэн байгаамаа гэж зөндөө олон хүмүүс ирж зураг даруулж илээ. Эндээс харахад бол ер нь бол хятад ер нь нэлээ алдартай болсон байгааг ер нь бол харуулж байгаа. За тэгээд нөгөө нэг хятад залууч нь болохоор юу бас хүмүүс ингээл айгаад байгаа мó энэ төр гэл тиймэрхүү юм бичингүүт ер нь бас очихоор болсон яадаг ч байсан. Тэгээд хүмүүсийн бас ингээд сэтгэлдлүүд дээр болохоор чи чинь Ишвай чи чинь одоо MMA тамирчин штэ. Тэгээ бас чамаас ингээд жоохон жингийн хувьд илүү штэ. Чи яах гэсэн юм бэ гэ. Тэгээ яадаг ч байсан энэ Ишвай гэдэг залуу нь үгээ үзэн гээл тэгээ очсон. Шинжаанд очиод онгоцны буудлаар болохоор энэ Амантаев гэдэг залуу болохоор тосч авсан. Тэгээ хоорондоо нилээ юм болсон. Хоорондоо муудалцаад хоёлоо шууд үзье гээл. Тэнгүүт нөгөө нэг энэ Ишвай гэх хятад залуу нь болохоор хэрвээ өнөөдөр энд өөр хүмүүс байгаагүй байсан бол би шууд энд чамтай үзчих байлаа. Одоо зүгээр хүмүүс ингээл жоохон ингээд болиулаад ингээл дундуур орж ирээд байгаа болохоор би ингээд жоохон ингээд байгаа шүү. Тэрнээс бол чамтай бол шууд үзчихээр л байлаа. Энд бол хүн байхгүйсэн бол гээл. Тэгээ гэхдээ ер нь бол би бас яг юу бодож явж байгааг нь бол шууд хэлэх хэцүү л дээ. Гэхдээ ер нь бол ингээд ярьж байгаа яриаг нь ингээд сонсоод ахаар жоохон айгаад байна уу гэсэн бодолд хүрсэн. Энэ казак залуугаас ер нь жоохон айгаад байна уу. Надаас өндөр юм байна штэ. Надаас том юм байна штэ. Энд чи одоо хэр өндөр юм бэ те бараг метр 80 байгаад байгаа мó амар өндөр юм байна штэ маш энэ гэл. Байга нэг тиймэрхүү юм яриад байгаад байгаа нь ер нь надад жоохон энэ жоохон айгаад байна уу да гэсэн бодол жоохон төрсөн. Тэгээд яадаг ч байсан тулаан нь бол болохоор болсон байгаа. Тэгээд тулааны хувьд болохоор өнөөдөр яадаг ч байсан юугаа гаргана гэсэн ямар дүрмээр үзэхээ шийднэ гэсэн. Бокс дүрмээр үзэх нөө, өөр дүрмээр үзэх нөө, эсвэл слапараа үзэх нөө, яах нь. Одоогоор болохоор яг ямар тулааны ер нь бол бокс гэж ярьсан ч гэсэн яг аливаар нь тулдна гэдгээ болохоор арай шийдэггүй байгаа. Дүрм мөрмөө өнөөдөр ярилцж байгаа. Тэгээд тулаан гарвал би та бүхэндээ хэлнэ. Яадаг ч гэсэн хүмүүс одоо хятад талд айгүй хүмүүс зарим нь бол айгүй сонирхол үзэхгээл ер нь бол их хандлтын хувьд бол хандлт их байгаа. Тэгээд нэлээ хүмүүс ярьж байгаа нь болохоор эдгээр мөнгөний төлөө одоо энэ Джек Паул сая Антони Жошуа, Майк Тайсон энэ хийж байгаа шиг тийм мөнгөний тулаан хийх гээд байна. Гэхдээ жүжиглэлт бол сайн байна шүү. Жүжиж гин, айгүй сайн жүжиж гин гэд тэгсэн байгаа. Тэгээд юу болох нөө бүгдээрээ үргэлжлүүлээд харцгаая.